Конференц маань талдаа ороод байна. Бидэнтэй хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн илтгэгчээр маань Зинт хүүхдийн клиникийн хөтөлбөрөнд засалж ганц чимэг та бүхэндээ өөрийнхөө ажлын байр дахь итгэлийн талаар хуваалцах болно. Сайн байцгаана уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За юуны өмнө би бас өөрийгөө танилцуулаад эхлэе гэж бодож байна. Намаа ганц чимэг гэдэг 3 хүүхэдтэй. За миний нөхрийг Шин Тулга гэдэг хотын харааж чуулганы пастораар удирдагчаар бол одоо ажилладаг ийм хүн байгаа. За би болохоор Зинт клиникт хүүхдийн одоо ийм эмнэлэг байгаа. Энэ клиниктээ бол одоо хөдөлгөөн засалж мэргэжлэр ажиллаж байгаа. За тэгэхээр хүн болгонд өөрсдийн гэсэн амьдралын ажил гараагаа эхлүүлсэн тийм нөхцөл шалтгаан үүслүүд бол байдаг. За миний хувьд болохоор миний хамгийн том охин одоо бараг 21-тэй. Анхны маань охин мэдээж бид нар Христ итгэгч хүмүүс учраас хүүхэд бүр бурхнаас ирсэн бэлэг хэмээн итгэдэг. Тэгээд маш их баяр хөөртэйгээр охиноо 21 жилийн өмнө үлгэдэн авч яхад эрүүл мэндийн нэг тодорхой шалтгаануудаас болоод бид хоёр эмнэлэгт маш удаан хэвтэх тийм хэвтчихсэн тийм тохиолдол гарч ирсэн. Тэгэхээр охины маань хувьд болохоор одоо ч гэсэн маш мундаг, эрүүл саруул одоо оюутан болоод ажил мэргэжлээс сонгоод явж байгаа. Гэхдээ яг тухайн үедээ нэрав авах үедээ шалтгаан тодорхойгүй байдлаар бид нар нэлээд хүнд оншуудыг тавьж тухайн үедээ бас хинт хандах, хаашаа явах, айл эмнэлэгт үзүүлэх гэх мэтлэнгээр маш олон ийм одоо залуухан гэр бүлдэл болоод тохирсон ийм бэрхшээл зовлонгуудын дундуур бол явж исэн. За тэгээд мэдээж залуу эцэг эхчүүдийн хувьд бид нар ямар нэгэн зүйл буруу хийсэн болов жирэмсэн байх үедээ өөрсөндөө сайн анхаараагүй болов хоол тэжээлийг сайн хангаж өгөөгүй болов гэх мэтлэнгээр залуу ээжүүд ихэвчлэн өөрсдөн дээрээ буруу тогтдог. Яг ийм байдлаар ихэвчлэн өөрсдийгөө буруутгаж учир шалтгааныг хаах гэж хичээж явж байхдаа бид нар Оросын холбооны улс руу явж илаа. За урагшаага хятад руу ч юм уу Солонгос улс руу хүртэл зорж исэн. Тэгээ охиныг 8 нас хүрэхэд бид нарт эхэсний хайрын нэрлэлээр Америк нэгдсэн улсад үзүүлэх боломж гаргаж анх удаага тэр системийн гаралтай оншуудыг олж мэдсэн. Тэр нь нэгдүгээрт маш баяртай үйл байсан боловч энэ өвчин бол одоо эдгэрх бол боломжгүй, эмчилгээ бол байдаггүй. Тодорхой хэмжээний одоо эмээс одоо хамааралтай. Тэгээд одоо архаг маягтай иймэрхүү өвчин гэдгийг бол сонсоод нэг талаас бол ерөн жоохон сэтгэлээр бол унсан. Гэхдээ 8 жил хайж явж исэн зүйлийг олсондоо ямар ч байсан баярлсан. Тэгээ яагаад энэ мэргэжил рүү орсон бэ гэхээр яагаад хүүхдийн эмнэлэг салбар руу нэгдэж өөрийн хүч одоо оюун бодол ур чадвараа зориулсан бэ гэхээр бид нар өөрсдөө нөхөр битээр өөрсдөө яг тодорхой хугацаанд үйлчлүүлэгч байж үтсэн гэсэн үг. Тэгээ үйлчлүүлэгч байхын хэцүү зовлон бэрхшээл дундуур яг явж үтсэн. Энэ эмчтэр очин нэг өөр онш хэлнэ, нөгөө эмчтэр гордлог тээж очин, дахиад нэг өөр зүйл хэлнэ. Тэгээд магадгүй яг одоо ч гэсэн эмнэлгийн байгууллагууд мэдээж ачаал ихтэй байдаг. Тэр болгон үйлчлүүлэгчтэй хандаал зөвхөн тэр одоо эмнэлгийн одоо нэр томьёо оншийг тайлбарлаж өгөхөөс гадна үйлчлүүлэгч хүн юу хүсдэг вэ гэхээр ямар гаргалгаа байдсан болоо, ямар найдвар байдсан болоо, тэгээ шинжилгээ ухаан юун дээр хөгжиж байгаа юм болоо, миний охинд найдвар байгаа юу гэх мэтлэнгээр иймэрхүү асуултандаа өөрөөр хэлбэл жоох юм халамжлах ийм зүйлсээр бол яагаад ч бидний хэрэгцээ бол хангахдахгүй байсан. Тэгээ дараа нь бид нар би өөрөө 2000 ялангуяа 13 онд хүүхдийн мэс заслын эмч, төрийн сойрхолд түмэн насны эмчтэйгээ хамт за мөн хүүхдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, профессор навчаа эмчтэйгээ хамт яг хүсэл зорилго нийлээд хүүхдийн салбар дээр, хүүхдийн анагаахын салбар дээр өөрсдийнхөө хүч оюун бодлыг бол дайчилцгаая. Ялангуяа үйлчлүүлэгчийн хувьд нэг номерт яг юу хүсдэг юм бэ? Яг юу эрэлхийлдэг юм бэ? Тэр хэрэгцээнд нь хурж ажиллах ийм хүсэл эрмэлзэлтэйгээр бид гурав хамтдаа анхлан Зинт клиникийг бол үүсгэн байгуулсандаа миний хувьд одоо ч гэсэн маш их бахархалтай ханддаг. Тэгээд ажлын гараагаа бол ерөнхийдөө анагаахын салбар руу бол ер нь бол охиноосоо болж орсон гэсэн үг. Охиныхон төлөө хайж, сурж, ирж, мэдэж, уншиж явсаар агаад тэгээ нөхөр маань болохоор энэ бол миний 2 дахь мэргэжил, миний хамгийн анхны мэргэжил, захиргааны мэргэжилтэй хүн байсан. Яг охиныгоо төрж явах үед
Тэгээд яг анагаахын салбар руу орж суралцах, энэ мэрэгжлийг эзэмших ийм одоо сэтлийг бол миний нөхөр надад өгч намайг маш олон жилийн турш дэмжиж бол ирсэн байдаг. Тэгэхээр одоо би ингээ ажил дээрээ ажиллаж явах үедээ мэдээж Христ итгэлт үндсэн суурь маань байгаа. Мөнхийн эзэнд зориулсан миний бас хайр байгаа. Гэхдээ үүн дээр бас нэмэх нь түрүүн би нөгөө дурдчихсан өөрөө маш олон жил одоо хайж битгэрж эрен хайж одоо яг тэр хэрэгцээгээ бас бүрэн хангаж чадахгүй байсан тэр үйлчлүүлэгчийн зүрх сэтгэлийг би маш сайн мэддэг, ойлгодог учраас одоо ч гэсэн над дээр орж ирж буй өдөр бүр надад хандаж байгаа үйлчлүүлэгчэд хэрэв би энэ хүний оронд байсан бол яах вэ? Одоо яг одоо мөнхийн эзний хэлснээр хөршөө өөрийн адил хайрлах те хөрштмэн тохиолдсон зүйл үйлчлүүлэгч маань тохиолдсон зүйл хэрвээ надад тохиолдсон бол яах вэ? Тэр ээжийн зүрх сэтгэлийг ойлгох, тэр гэр бүлийн эдийн засгийг одоо ойлгож хүндэтгэх, тэр хүмүүсийн явсан зам, одоо тэр түүх, нухчаа, жаргалтай зовлонтой тэр бүх дундуур нь хамт явах гэж бол хичээдэг. Энэ маань намааг одоо яг энэ ижил мэрэгчлээ олон одоо хүмүүсээс жоохон ч гэсэн бас ялгаж өгдөг болоо гэж би бол боддог хувьдаа. Гэтэ би ялгархын тулд юм уу эсвэл би өөрийгөө одоо илт давуу гэдэг тэрийг харуулахын тулд ажилддаг. Зүгээр яг л тэр хүмүүсийг хайрлах, хүндэтгэх, тэр хүмүүсийн зүрх сэтгэлийг сонсох иймэрхүү байдлаар бол ханддаг. Тэгэхээр итгэгч хүмүүс бид нар Христийг мэддэг, аврагдсан, эхэснээс ирсэн гайхамшигтай хайрыг бид нар амьдралдаа хүлээн авч мэдэрсэн. Тэг маш олон хүмүүс охиныг маань Америк нэгдсэн улсад эмчлүүлээд онцлуулах гэж хаад маш олон хүмүүс бидний төлөө залбирч ирсэн. Маш олон хүмүүс эд хөрөнгө одоо санхүүгийн хувьд хүртэл тусалж ирсэн. Тэгэхээр энэ их одоо инрэл хайр боломжуудыг ивэлийг би өөрийнхөө бас амьдрал дээр харсан учраас мэдэрсэн учраас үнийг эргээгээд бусадтай хуваалцахад надад ерөөсө торох юм уу хоош өөрийгөө татах ч юм уу тиймэрхүү зүйл ер нь бол тохиолддгоо. За өшөө бас яг хоо их эсдэгдэг Христ итгэлтэй нийгэм дээр одоо ажиллаж байгаа амьдарч байгаа мэрэгжил нэгтэй ялангуяа хүмүүсээс иймэрхүү асуултууд бас их ирдэг. Та хагас бүтэн сайныг яаж өнгөрүүлдэг вэ? Миний ажлын газраас, миний одоо удирдлагуудын зүгээс мэдээж үйлчлүүлэгчийн хамгийн их одоо чухал одоо боломжтой цаг мөчүүд нь амралтын өдрүүд байдаг. Ням гаригуд байдаг. Гэхдээ үүнийг би ажил олгогч нартайгаа намайг ойлгодог одоо төмөн насны эмч навчаа эмчтайгаа маш сайн ойлголцож ярилцаж чаддаг. Тэгээ би ажлын бусад өдрүүдээр цагаа хэтрүүлэх ч юм уу эсвэл би давуулан биелүүлж ажиллаж чаддаг учраас би нэм гаргийг ялангуяа нэм гарагтай амрах өөрийнхөө бие махбодыг шинчлэх, оюун бодлоо их эзэнд өргөх, бусад Христ итгэлтэй хүмүүстэйгээ хамт уулзах, залбирах энэ амралтын өдрийг сахих энийг бол би маш их одоо итгэмжтэйгээр бас хийх гэж бас хичээдэг. Тэгэхээр миний бас захиж хэлдэг зүйлс юу гэхээр залуучууд ажлын гараагаа эхлэхдээ мэдээж христчин болон христчин бус салбаруудад ажиллаж байгаа ажил олгогч нар биднийг үргэлж хамгийн сайнараа хамгийн чин сэтгэлээсээ маш шаргуу одоо сайн хөдөлмөрлөхийг бол мэдээж хүсэж байгаа. Гэтэ та ажлын бусад 5-6 хоногудад хамгийн сайнараа давуулан биелүүлж ажиллах тохиолдолд таны ажил олгогч нар танд бол амралтын өдрийг сахих нэм гаргийг сүмдээ чуулгандаа итгэгч одоо хүмүүстэй хамтдаа зориулах энэ цаг бол олддог гэж би бол итгэдэг. За дээрэс нь миний хувьд яг би их ивэлтэй хүн байна л да. Ажил олгогч нар маань манай одоо боссууд маань маш их өгөөмөр сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Хэдийгээр тэр хүмүүс яг надтай адилхан итгэл үнэмшилтэй биш ч гэсэн заримдаа бараг надаас илүүтэй Христ итгэдэг хүн би шудраг байх хэвээр, би өмнөнч байх хэвээр, би цагтаа ирдэг байх хэвээр, цагтаа явдаг байх хэвээр, би мөнгө хөрөнгө тооцоон дээр би үнэхээр одоо шудраг хандах цаг нарандаа хамгийн одоо сайнаа зориулах гэх мэтлэнгээр иймэрхүү шалгуур үзүүлэлтэн дээр бараг надаас илүү, бидрээс илүү маш шудраг ажилчтай хандж байгаа тэр өгөөмөр байдал, тэдрийг хайрлаж байгаа байдал надад маш гоё том тийм урам зориг өгдөг. Гэтэл би өнөөдөр өөрөө аврагч их эзнийгээ таньж мэдсэн. Би өөрөө энэ дэлхийн амьдрал мөнхийн одоо жаргал мөнхийн зовлонгийн талаар мэддэг хүн заримдаа яагаад ийм хүмүүсээс бас арай жоохон хол байна, арай жоохон хоцорж байна гэдгийг хүртэл би өөртөөс дахин сануулж илүү хамгийн сайнаа зориулах гэж бас хичээх гэж ажиллаж
бас ажилласаар бол ирсэн гэж ойлгож байгаа. Мэдээж ажил амьдралаа зохицуулах, итгэлийн амьдралаа уялдуулах, нөхрийнхөө бас ард тал зогсож үйлчлэл тодорхой хэмжээгээр оролцох энэ болгоны тэнцвэр балансыг барих тийм бас амархан биш байдаг. Ялангуяа хүүхдүүд бага байхад одоо манай баг хүү бол 12 13 настай харьцангуй бас том болсон байгаа учраас бидэрт бас боломж байна. Гэхдээ бид нар үүнийг бүх юм одоо дэлгэр сайхан болсон цагт нь яг энэ итгэл үнэмшлээрээ амьдрах гэж хичээгээгүй, зүтгээгүй. Бид нар хамгийн анханасаа юу ч байхгүй байх үед ялангуяа бид нар өөрсдөө үйлчлүүлэгч байх үед бид нар өөрсдөө хэн нэгэн биш байх үедээ яг л ертөнцийн эзэн зориулсан хамгийн анхны хайраараа итгэлийн болон одоо ажил амьдралаа зохицуулах гэж бол хичээж ирж исэн. Тэгэхээр хүн болгонд хэцүү асуудлууд тулгардаг, хүн болгонд өдөр тутмын тэр үйлдэж байгаа ажил маань сүулдэ зүгээр юм автоматар хийгддэг болчдөг те. Заримдаа тэнд яг зүрх сэтгэлд орж ирэхгүй байгаа юм шиг, заримдаа тэнд яг нэг юм гал халуун хайр байхгүй байгаа юм шиг. Нэрээ би яагаад ингэж өдөр болго ингэж ажиллах ёстой билээ. Ялангуяа миний хувьд миний ажлын онцлог би хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй их ажилладаг учраас яг өнөөдөр жишээлбэл тэр хүүхдүүд маань над дээр ирлээ, хэд хоног дасгал хөдөлгөөнд явлаа, маргааш нь эдгрээд хөл дөрөө босдог ийм нөгөө хурдан үрдэн гардаг мэрэгжил биш учраас үйлчлэгчийн зүгээс, эцэгхийн зүгээс, арга иргэний зүгээс, миний зүгээс маш их төсвөр төвчээр тэгээ хичээл зүтгэлийг шантрахгүй байдлыг найдвартай ямар нэгэн зүйлд найдсан тэр байдлаараа урагшлахгүй бол амархан унах, сэтгэлээр унах, бусадтай одоо өөртөө харьцуулах тийм боломжууд илүү одоо байдаг. Тийм учраас мэдээж би өөрчлөгч болгондоо өөрийнхөө итгэл үнэмшлийг эсвэл шууд хүүхдүүдийн төлөө залбирч гуйхад тэр хүмүүсийн итгэл үнэмшлийг би бас хүндэтгэж байгаа учраас заримдаа боломжгүй байдаг. Гэхдээ би дотроо тэр хүүхдэд гар хүрэх тоолондоо тэр хүүхдийг алхуулах гэж хичээхдээ мөлхөд сурах гэж би зааж сургах үедээ дотроо бол заавал залбирдаг. Эзэн минь энэ айлд, энэ хүүхдэд, энэ өрхөд, энэ аав ээжэд хайр инэрлээ та харуулж өгөөч. Та сайн сайхнаа асгаж өгөөч. Мэдээж ангаахын хувьд энэ оншууд бол эдгэх бол боломжгүй. Гэхдээ таны хувьд бол үргэлж гайхамшиг болох боломжтой. Та бол боломжгүй зүйлийг эзэн химэн би залбирах юм уюуд надад зөндөөх байдаг. Заримдаа үйлчлэгчид надаас асуудаг тий. Магадгүй би одоо загалмаа юм зүйлттэй зүгч юм эсвэл ширээн дээр маань Библи байх үед миний итгэл үнэмшлийг сонирхон асуух үед би мэдээж дуртаяа өөрийнхөө итгэл үнэмшлийг бас хүмүүстэйгээ хуваалцдаг байгаа. Их эзэн зориулсан хайр инэрлээ, их эзэн зориулсан өөрийн одоо дотоод тэр одоо зүрх сэтгэлийг заавал эмнэлгийн хүн болж заавал одоо над шиг үйлчлүүлэгчтэй харьцаж ийж эзний хайрыг гэрэлтүүлж байгаа гэсэн утгатай бол биш. Та мэдээж ямар ч мэрэгчлээ байж болно. Дэлхийн өнцөг булан бүрд маш олон мэрэгчлэр маш олон хүмүүс ажиллаж амьдарч байгаа. Гэтэ энэ болгоно нь Бурханаас өгөгдсөн одоо танд өгөгдсөн онцгой авьяас бэлэг бол байдаг. Миний хувьд бол ертөнцийн эзний надад өгсөн авьяас бэлгийг би бол эмнэлгийн байгууллагад ашиглах нь бол зүйтэй маа гэдэг энэ дуудлагыг бол маш олон жилийн өмнө авсан учраас энэ дуудлагадаа илүү үнэнч одоо ихтгэл төгс ажиллаа хийхдээ хүртэл одоо илүү урам зоригтой бол ажилдаг. Гэхдээ мэдээж ялангуяа христэлтэй хүмүүс ажлын талбар дээр хэд хэдэн уруу татлагууд бол маш их байдаг. Нэг нь би сая өмнө дурдсан цагийн хувьд бидрийг мэдээж ажил олгогч нар маань хамгийн сайнаараа одоо бидний нөөц болцоог шавхаж дуустал нь ажиллахыг бол хүсдэг нь энэ нийтлэг түгээмэл бол байдаг. Хоёрт нь түрүүн би бас цохос дурдсан санхүүгийн хувьд итгэмжтэй хүмүүсийг ажил олгогч нар маш сайн хайж идэг. Тэгэхээр бид нар бэлэн мөнгөн дээр харилцдаг, бид нар үйлчлүүлэгчээс мөнгө авдаг, цааш нь орлого олгож одоо тушаадаг гэдэг ч юм уу. Тэгэхээр миний хувьд мэдээж манай байгууллагын хувьд маш гоё тийм соёл бол тогтсон байдаг. Бид нар Христ итгэл үнэмшил энд хамаарахгүйгээр бид нар бүх эмч нар маш итгэмжтэй, санхүүгийн хувьд ямар нэгэн бодлоонтой биш орлого зарлагыг яг одоо тушааж чаддаг ийм бол соёлтой байгууллагад ажиллаж байгаа нь бас миний хувьд бас давуу тал байж магадгүй. Гэхдээ л бидэрт бол байнга л тийм уруу татлагууд бол ирдэг. Боломжууд бол үргэлж бол гарч ирдэг. Өөрөөр хэлбэл бол одоо шудраг бус байдал гэсэн үг тий. Тэгэхээр магадгүй зарим үйлчлүүлэгч нар миний энэ одоо хөслөө туслуулан ажиллаж байгаа, хичээж байгаа энэ байдлыг мань харахтаа танаа байгууллага төгөхгүйгээр одоо энэ их мөнгийг
Минийх чинь дандаа нөгөө курсээр ингэж нөгөө цуурлаар явж байдаг учраас хүмүүс маш их хэмжээгээр ингэж бөөнтөнд тушаах юм хандлагууд их байдаг. Тэгээ би энийг танд очиосоо гэж хүсэж байна. Та ингээд өөртөө аваа гэж шууд миний өрөөнд орж ирээд надад өгөх ийм тохиолдол бишгүүдэл гарч ирдэг. Гэтэ энэ тохиолдолд би тэр үйлчлүүлэгчийг бас хүндэтгэж байгаа учраас тэр хүмүүсийн зүрх сэтгэлд бас сэв суулгахыг хүсдэггүй. Гэхдээ би шударгаар хэлдэг. Би энэ байгууллагт хангалттай сайн ажиллаа хийдэг. Ажлын маань үнэлж, цалин хүнсийг маань өгдөгөө. Тэгэхээр энэ орж ирж байгаа орлого одоо манай байгууллага руу явах хэрэгтэй. Тэгээ би тэр хүнийг хамт дагуулад ресепшн дээрээ санхүүч дээрээ очиод тэр мөнгийг тушаалгадаг. Тэгэхээр зарим хүмүүс гайхаад яагаад ийм юм хийж байгаа гэдэг ч юм уу те. Чиний оронд байсан бид нар ингэмээргүй гэх мэтлэнгээр. Гэхдээ энэ болгоныг миний ажил олгогч нар миний хамт олон харахгүй байгаа ч гэсэн миний зүрх сэтгэл шудраг байхыг би сонгодог. Миний зүрх сэтгэл эхэсний өмнө найдвартай байхыг сонгодог. Би хожим мөнхийн эзний өмнө очих үедээ би сайн ажилчин байсан те. Би сайн итгэлээ сагсан ийм нэгэн итгэгч байхыг хүсдэг учраас санхүүгийн хувьд би үнэхээр уруу татлаханд бол үгүй гэж хэлхийг анханасаа ол сурсан. Үнийгээ ч гэсэн би бусад одоо итгэл нэгт ахыгч дүүс нартай улирлан дуурайж одоо захих бол маш их юм дуртай бол байдаг. Тэгээ магадгүй та ажлынхаа талбар дээр ганцаардах, би ганцаараа л Христ итгэлтэй хүн юм шиг, би ганцаараа л зүтгээд байгаа юм шиг, би ганцаараа л сайн сайхныг дэлгэрүүлэх гээд гэрэл давсан болох гээд хичээж байгаа юм шиг санагддаг. Тийм үе танд байдаг бах. Надад ч гэсэн тийм үе байдаг. Гэхдээ Монголын одоо статистик судалгаа харах юм бол Христ итгэгч нарын хувь маш бага те 2-3% орчим. Гэтэ та үүнийг үнэхээр чамлаж болохгүй, та ганцаараа гэж ерөөсөө бодож болохгүй. Дэлхийн өнцөг булан бүрт эсвэл энэ 2-3% бүртгэгдээгүй одоо тийм итгэл үнэмшлээ даруухнаар ажлын талбар дээрээ сахиж байгаа, хичээж байгаа ийм хүмүүс бол маш их байгаа гэж би бол итгэдэг. Ялангуяа бид нар Христтгэл Монголд орж ирээд 30 гаруй жилийн энэ богинохон хугацаанд та бид нар хамгийн анхны итгэлийн одоо тэр суурийг тавьж байгаа нийгэмд одоо хамгийн сайнараа нөлөөлөх гэж хичээж байгаа энэ цаг үед би таныг бити шантраасаа бити урам хугараасаа гэж хүсэж байгаа. Яагаад тэгэхээр та өөрийнхөө үр хүүхдүүдэд дараачийн үедээ одоо суурийг тавьж өгч байгаа учраас бид нар магадгүй жоохон юм бэрхшээлтэй замаар явж байгаа гэж магадгүй. Гэхдээ сайн сайхан үе ирнэ гэдэгт бол итгэж байгаа. Итгэл үнэмшлийг бид нар Монгол улсад эрх чөлөөтэйгээр бас зарлан тунхаглах ажлын байран дээрээ өөрийнхөө итгэл үнэмшлийг бас авчрах ийм эрх чөлөөтэй оронд одоо арчилсан нийгэмд амьдарч байгаа да. Мөн ажил олгогч нар Христ итгэлтэй хүмүүсийг бас үнэн шудраг хүмүүсийг хайдаг энэ цаг үеийн нийгэмд амьдарч байгаа учраас бидний ирээдүй бол гэрэлтэй харагдаж байна гэж ойлгож байгаа. Баярлалаа анхаарал хандуулсанд.